Би 2-3 жилийн хугацаанд улсын цол авч чадахгүй, сансандаа хүрч чадахгүй ингээ явж байгаа хугацаанд сэтгэл санааны бэлтгэлүүдийг айгүйх муу хийж ирсэн юм. Монгол улсын цолтой болсон үйл явцууд харахаар тэр өдрүүдийн наадмын өмнөх нөөрүүд, наадам бэлтгэжсэн цаг хугацааны бэлтгэлүүд гэдэг. Тэгээ бэлтгэл дутуу байгаа үед л сэтгэл дутаад эхэлдэг юм байна. Өөртөө итгэл багасаал. Тэгээ бэлтгэл нь хандсан хүнийг дагаа сэтгэл нь бас ингээд бэлэн болоод эхэлдэг. Би Монгол улсын авраг авчаа дараад нь бараг 10 жил би одоо Монгол улсын аврагаа авч батлах гэж айгүй хичээлээ. Тэгээд тэр хугацаанд хүртэл би ингээд одоо барилтаа байгаад гэдэг юм ингээд харж байгаа. Би яг жинхнээс хуучин шиг тэгж мөрөөдөж чадаагүй. Зүгээр ахаа төрүүлчихээс гэсэн тийм дутуу зориг тавьчаал өдөр тутмын бэлтгэлээ яг тэгэл хийгээ явуулсан.